баярлалаа. За, Эрчим яамны сайд та бол бас олон сонгогдсон. Олон жил сайд хийж байгаа. Монгол төрийн түшээ. Таны зүрх сэтгэл Монголынхаа төлөө бас цохилдог. Ялангуяа Монгол улсын хөгжил улсын эрчим хүчний дэд бүтцийн салбарыг хөгжүүлнэ гэж бодож одоо бас энэ дугайг хурлан гишүүд таныг бас сайдаар сонгож байсан. Энэ дээр бас байгаа ах гэж бодож байгаа. За би 2024 оны 10 сарын 30-ны өдрийн танилцуулга буюу үндэсний реформын хороо за мөн дээрээс нь манай эрчим хүчний яамны хамтарсан танилцуулга хийсэн. Эндээс нэг 10 асуулт асуух гэсэн. Бүгд тэр олол оголоор бичээд авчираа. Нэгт нь ногоон эрчим хүчний хэрэглээг дэмжих бодлого тодорхойлно гэсэн. Айл өрх аж ахуй нэгж болгон эрчим хүч үйлдвэрлэгч болох боломжийг бүрдүүлнэ гэсэн. Энэ бүрдсэн үү? Нэг. За энэ дотроо 220 кВт холбогдсон байгаа айл өрх өөрсдөө сэргийгт эрчим хүч үйлдвэрлэх төвийн шугамд нийлүүлэх бололцоотой юу? За хоёрдугаар асуулт. Хөрөнгө оруулалт ухаалаг технологи дэмжих эрхцэн орчин бий болгоно гэсэн. Энэ эрхцэн орчныхын хуулийн төсөл юм хаана явж байгаа? За тэрэн дээр. За гуравт нь гэвэл эрчим хүчний төрийн өмчт компаниудын засаглалыг сайжруулж, зардлыг бууруулж, бүтцийн өөрчлөлт хийж нээлттэй хувьцаат компани болгоно гэсэн. Төрийн өмчийн 24 компани байна. Компани тус бүрээр нь мэдээлэл нь авмаар байна. Хичнээн хэмжээний зардал бууруулсан яаж бүтцээр орон тооны буюу бусад хэмнэлтийг хийсэн. За дараа нь эрчим хүчний мега төслүүдийг хэрэгжүүлж экспортын стратегтэй болно гэсэн. Энэ стратегийн бичиг баримт таана байгаа. Нэг хоёр дахь юм бол эрчим хүч экспортлогч орон болно гэж дэд хэсэгт заасан. Хизээ ийм орон болох вэ? За тавт нь эрчим хүчний үнийг харьцуулсан судалгаа хийх байна уу? Оросын улбооны улс Хятад, Солонгос, Монголын харьцуулсан судалгааг айл өрхөөр аж ахуйн нэгжээр сонсчмаар мэрэгжлийн яамдаас. Тэгээд эндээс бас тодруулга дээр би асуулт асуух гэдэг. За дараа нь олон улсын туршлагыг харахад эрчим хүчний үнийг нэмэхээс өмнө хууль эрх зүйн орчингоо боловсронгуй болгоод гол хийж байгаа деталь ажил бол энэ нөгөө урьдчилсан тоолуур руу шилжилж ордог. Энэ нэг удаа орох гэж оролцсон. Энэний үр дүн ямар байсан? Энэ дээр нэг тайлбар авчмаар. За долоот нь мөрөлжүүдийн цахилгаан станцын 1 кВт эрчим хүчний үн хэдвэ? Баянгийн цахилгаан эрчим хүчний станцын 1 кВт-ийн үн ойролцоогоор хэдээр гарах вэ? Баянтай холбоотой жожил сүрэн сайдыг хамаарал бүхий гэж ярьдаг. Энэ дээр та нэг цэг тавиад би хамааралтай нэг бол хамаарал хөвгдө хэлээд өгч маань. За 8-т нь сэргийгт эрчим хүчин дээр тусгай зөвшөөрөл авсан 9 аж ахуй нэгж байна. Өнөөдөр түрүүн жожил сүрэн сайд зовлонгоо хэлээд байна. Энэ зовлонгийн та одоо шийдээч. Сэргийгт эрчмийн салбарт чинь олон компаниуд орж ирээд дэлхийн зах зээл дээр үнэн буурчаад байгаад оруулж ирэхгүй байгаа. Тэгээ ганцхан шалтгаан энэ гэрээгээ бид нар цуцалж чадахгүй байна. Хэцүү байна гэдэг. Танд ирэх нь байгаа. Болохгүй их хурлын гишүүд бид нар дэмжийе. Энэ эрчим хүчний салбараа нээлттэй болгоё. Гадны хөнгөлөлттэй үнээр хөрөнгө оруулалтыг татаад магадгүй хувийн хвшил орж ирээд хөнгөлөлттэй үнээр эрчим хүчээ үйлдвэрлээд төвийн шугамд нийлүүлээд нөгөө реформ хийвэл хийсэн шиг хийгээд өрсөлдөөний тавьж өгöd үнэ бууруулъя. За дараа нь 9-т нь за Улаанбаатар хот дээр газын асуудал яригдаад байгаа. Газар халахын зүг. За ингээд гамбтын очрот гишүүн маш чухал асуултуудыг асуулаа. Энэ гишүүд бол энэ мэдээллийг бол маш их уншдаг шүү. За ингээд маш тодорхой асуултуудад тодорхой хариулт өгнө. Чойцрын сайд 5 номерын микрофон. За очрот гишүүний асуултанд хариулъя. За энэ эрчим хүчний үндэсний хороо, эрчим хүчний яам бид нар хамтарч ажиллаж байгаа. Ямар нэгэн тийм үл ойлголцол гаргахгүй төлөө их төвчж байгаа. Хичээж байгаа. Зарим юм дээр бүрэн одоо санал нийлнэ гэж юу аах вэ? Ихтэй байр суурийг бол тодорхой хугацааны дотор нэгтгэж явж байгаа юмнууд бий. Зохицуулах эрчим хүчний реформ үндэсний хороо талаас бас тооцоо судалгаагүй зарим нэг зүйлийг оруулсан юмнууд байгаа нь үнэн. Ихтэй цаг хугацаа явах тусам эрчим хүчний зохицуул реформын хороо маань манай яамтай ижил байр суурилыг ойртож ирж байгаа учраас илүү одоо нөхцөл байдлаа бодит байдлаа таньж байгаа учраас би дотроо их бэлгшээж ажиллаж байгаа. Гишүүд маань одоо анх намар эхэлж ясныг харжуулахад нэлээд гайгүй мэрэгшээд тооцоо бодит байдал руу ойртож ирсэн гэдгийг бас тэмдэглэн хэлмээр байна. Нэг. За хоёрдугаар эрчим хүчний үйлдвэрлэгч болох за нээлттэй хувьцаат компани болох ийм шийдвэр одоо жишээлбэл суусан. Энийг би эрчим хүчний яам талаас оруулсан. Яагаад оруулсан бэ гэхээр одоо саяны ярьжсэн тэр эрчим хүчний үн тарифыг өртөгтөн ойртуул гарах хэмжээг хийх юм бол 25, 26, 27 он гэдэг энэ 3 жилдээ энэ засгийн газрын бүрэн эрхийн хугацаанд ямар ч байсан алдагдaltaй ажиллаж байсан энэ алдагдлуудыг ямар ч байсан жоохон ч гэсэн ашигтай болгоё. Ингэхгүй бол тэр нээлттэй хувьцаанд компани хувь хүн өөрийнхөө хөрөнгийг алдагдaltaгүй юм тодорхойгүй засаглан тодорхой бас юм руу одоо хөрөнгө оруулж өгөхгүй байна. Тийм учраас одоо дараагийн алхам бол одоо хувийн компаниудын хувийн хөрөнгийг манай салбар руу татахын тулд энэ төрийн өмчт компаниудын нэг хэсгийг нь
Мэдээж одоо хяналтын багцыг нь бол бас тодорхой хугацаанд авч жагаад хувийнхэнд өгөөд магадгүй цаашаа энэ маань гайгүй болоод дархлаа нэмэгдэх юм бол хувийн салбарт орчё. Төрөг гэж нэг дандаа дундор нь орж ирээд бүх юмыг үнэн гэдэг юмыг тариф болгож мөрдүүлээд энэ бул харж улуу адны манга болж сууснаас энэ зах зээлийн зарчимд нь шилжүүлэх ийм шийдвэрийг бол энэ засгийн газрын бүрэн эрхийн хугацаанд 4 жилийн хугацаанд хийгээд дуусгахыг гэсэн ийм тооцоололтой явж байсан. Гэтэл маань эрдэм хүчний үнийг бид нар өртөгтөн нэмэлт чадахгүй байгаа учраас одоо алдагдaltaй зүйл дээр хөрөнгө оруулагч нар бол манай салбарын төрийн өмчт компаниудын хувьцааг худалдаж авах асуудал бол төвөгтэй байна. 2026 оны төсөв боловсруулах үед мөнгөний бодлого боловсруулах үед би бол энийг дахиад эрчим хүчний сайдын хувьд бусад салбарынхантайгаа тэр Монгол банкных нь эдийн засгийн хөгжлийн яам, сангийн яам гэх мэт засгийн газар дотор манай энэ эрчим хүчний салбарын өөрчлөлтийг гүйцээхэд орон зай үлдээж өгөөч. Мөнгөний бодлогын хувьд ч тэр төсвийн орон зай дээр ч гэсэн энийгээ дэмжиж энэ социализмаараа байгаа, коммунизмаараа байгаа энэ юуг зах зээлийн харилцаанд шилжүүлэх, энэ либералчил гэдэг юм руу ортуулахад дээр бол тодорхой хэмжээний дэмжлэг үзүүлээч. 25 он, 26 он, 27 онд гэдэг зүйлийг үргэлжлүүлээд тавина гэдгийг. За би яг энэ улсын хурлын дэгийн тухай хууль байгаа шүү. За би 2 дахь удаага 3 минутаар Чойжо сайд бол маш чухал асуултууд хариулж байгаа. Тэгээд зарим нэгүүд нь ер нь бид яаман дээр очиж энэ асуудал дээр дэлгэрэнгүй танилцахаас өөр аргагүй байгаа. Энэ аж үйлдвэр гэдэг дээр бол энэ эрчим хүчийг гүүгээр тооцохгүй. За ингээд 3 минутаар нэмж Чойжо сайд нэмж хариулах боломж өгье. За энэ яг очроод гişүн уучлаарай. Таны асуултууд айхтар тийм гүн утгатай асуултууд байна. Улсын хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулиар 3 минутын асуулт хариултын үед энэ бүгдийг нь одоо би лав 30 минут шаардлагатай болчиход байгаа учраас Гамбаа даргын одоо саналаар та бүхэн цаг гаргах юм бол эрчим хүчний яам та бүхнийг одоо гэдэд ч хүлээж авч энэ бүх нөхцөл байдлыг танилцуулахад бэлэн байгаа гэдгийг хэлье. За тэр нэг улс төрчин асуулт асуулаа. Бөөрөлжөөтийн цахилгаан станцаас 1 кВт- цаг эрчим хүчийг ямар үнээр нийлүүлж байгаа гэж. Эхний жилдээ 7 центээр нийлүүлнэ. 2 дахь жилээс нөтгөөр 895 центээр сүлжээнд нийлүүлэх ийм гэрээ байгуулсан юм байна. 2016 оны 3 дугаар сард. За түүнээс хойш одоо Төв аймгийн Баян сум дээр нэг Хонконгийн хөрөнгө оруулалттай Кайсэн групп 660 мегаваттын цахилгаан станц бариад эхэлж байгаа. 8.4 центээр сүлжээнд нийлүүлэхээр ийм тооцоолол хийсэн. Намаагийн цахилгаан станцын одоо далд эзэн байна гэдэг ийм гүтгэлгийн чанартай зүйлийг бас зарим хүмүүс явуулаад авах шиг болоо. Жойлсорн эрчим хүчний сайд өөрөө тохируулж одоо үн нэмэх гэж байна гэдэг ийм л санаа агуулсан болов уу гэж би зүгээр таамаглаад байгаа. Хариуцлагатайгаар хэлье. Тэнд ямар ч миний хамаарал байхгүй гэдгийг.